За юу яцгаанда киногоо үзэж байж байгаа үсттэй. Өнөөдөр тагнуулчд гээд адлын явдалт инэдмийн кино ярихаар бэлтлээ. Ингээд 12 сарын 10 кино челленжийн эхний кино маань болж байна. Та манай мигний хадгаламжийг дэмжихийг хүсвэл доноо шүүх боломжтой. Тэгээд кино руугаа орох уу та. Кино эхлэхэд нэг хар хувцастай нөхөр онгоцны буудлын дээр бууж байна. Хар том зүг барьчихсан нэг л юм авч явж байгаа бололтой. Тэгээд хүнтэй уцаар яриад 8 хийхэр болчихлоо. Худалдаа чи юм байна. Наадхан хазаад үзээ. Энэ яг үйлчлэнөөс. Хятадууд байна. Америкийн доор орно гэж байхгүй. Наадах чинь оргиосоо илүү хатуу том болгодог байхгүй юу? Болж байна. Бүгдийг авъя. $50,000 өгье. Эргүү новш. Юу? Таныг бишээ. Өөрийгөө хэлж байгаа юм. Хэрэгцээгүй хөгийн амтан. Ингэж амьдрахаасаа ичээж хөгийн за $60,000. Тохирлоо. Мөнгө гаргаад ир. Ингэсээр байгаад Viagra-га зарчихлаа. Гол дүрийг Ким гих бөгөөд Хятадаас дүүрэн амил бүтээгдэхүүн оруулж ирж зардаг юм байна. Бас болоогүй дэлгүүрээ нээж гисэн доороо 2 туслахтай юм байна. Ажил дээрээ ирэхэд 2 туслах нь муудалцсан бололтой. Мисо гэдэг туслах охин гараад явчихлаа. Харин энэ алзарсан толгойд туслах нь Viagra-г яасан асууж байна. Ким өрөөрөөгөө орлоо гэсэн тусдаа цоочтой ажээ. Ороод хамаг юмаа хааж угаад саяны олсон мөнгөө таазандаа нуучгаж байна. Офшортойгоор байна. Тэгтэл эхнэр нь залгаж байна. За ханаа. Дөнгөж ирээд л байж байлаа. Жисон нэрээ тоглож байгаа билүү? Яасан тэр муу дасгалжуулагч миний хүүг дахиад талбайд гаргахгүй байна уу? Хүүгийнх нь бейсболын тэмцээн болж байж. Манай хүн дуусныхын дараа хоол идэхт нь очиж амжив. Бейсболын багийн хамгийн сайн тоглогчийн аав нь дасгалжуулагчтай хамт суугаад сайхан найрлаж байна. Харин Кимийн хүү тэр сайн тоглогч хүүгийн сэлгээ юм байна. Хоолны дараа 0-д байж байсан дасгалжуулагч дээр очиод хүүгийнхээ талаар ярих гэсэн багш угаасаа муу тоглодог гэж хэлэх гэж байгаад Кими ингрийн завсар хавжуулсан дугтуутай мөнгийг харчихлаа. Тэгээд таны хүү байна? Манай багийн нууц хүзэр. Энэ хүзрийг чинь байнга ашиглахгүй. Финал мэдийн чухал үед л гаргаж ирдэг байхгүй юу гэд тал заслаа. Ким жалбаар дугтуудаагаа харуулжээ. Тэгээд өгсөн дотор нь мөнгө биш харин юм байна. Өнөө Viagra-га өгчгөж дасгалжуулагч ойлгосон даруйдаа аваад явлаа. Зөрөөд сайн тоглогчийн аав орж ирж байна. Сүүлийн үед бейсболыг мөнгөөр худалдаж аваад байна гэсэн. Хөөх, тийм үү? Яаж чадаж байна? Их мөнгөтэй бололтой новшнууд чинь. Сайн гарахгүй байгаа бололтой. Сүүлийн үед хүмүүсийн гол хийх чадвар буурсан гэсэн. Дотор орж 50 суунгаа бий засахгүй юу да. Оройн нь хүүтэйгээ хамт алхаж урам өгөхөөр аав нь дасгалжуулагчтай чамайг ярьсан. Чамайг багийнхаа нууц зэвсгэнэ гэж байна лээ. Тэгээд пенал хүртэл чамайг ер нь нөөчих бах. Чи тэр хүртэл цохилдоо сайн давтаарай заа юу гэд өөрөө цохиж үзүүлэх баатар болсон цохиурын зөвлөг давуулаад шидчихлээ. Тэгсэн гэнэт нэг дуудлага ирээд хүүгээ явуулж байгаад ярьж байна. Нөгөө талд харин цагдаа нараа Кимийн талаар ярьж байна. Ярихдаа сайн тоглогчийн аав байна. Тэр мөрдөгч юм байна. Одооноос мөрдөгчгий. Манай Ким хойд солонгосын тагнуул юм байна. Энд их удаж байгаа бөгөөд анх махны жигсаал зохион байгуулж цагдаа нарын нүдэнд өртөж хойдуудаас мөнгө авах гэж зохион байгуулж л дээ. Хятад руу гарах бүртээ хойдод байдаг ээж рүүгээ мөнгө явуулдаг юм байна. Бусдаар хойд солонгостой бараг холбоо тасалсан шахуу байгаа тул зүгээр баривчил гэж мөрдөгчийн ахлах тушааж байна. Мөрдөгч өөрөө 2 жил гаруй Кимийг ажиглаж байгаа болохоор ямар нэг хэргийн үзүүрт хүрчгмээр байгаа ажээ. Маргааш нь Ким мөнгөө шалгах гэсэн алга. Тэгээд нэг цаас байгаар нь унштал би энэ мөнгөөр үсээ ургууллаа. Чаддаг юм бол намайг олоорой гэжээ. Нөгөө халзарсан толгойтой туслах нь хамаг мөнгийг аваад явчихж. Тэгээд гэр орноор нь очиод байдгүй. Ой навш минь. Чи тааравал үгсэн гэж мэдэрэ. Би айрамд бэлтгэсэн хүн шүү. Ихнэр. Яасан бэ? Юу? Байрны түрээс навчихаа юу? Тэгсэн урдуур нь машин ачлахын тэрэг явж өнгөрлөө. Энэ чинь миний машин. Голэг. Гүй. Чи биш ээ. Миний машин. Ой. Мөнгөө жаалдаад байрны түрээс нь ч нэмэгдээд санхүүгийн хүнд байдалд орлоо. Кадр солигдож Мисо өнөө мөрдөгчтэй уулзаж байна. Тэр бас тагнуул юм байна. Хин хэлсэнг мартчихж surrounded by idiots гэдэг үг байдаг штэ. Ким бол surrounded by тагнуул, цагдаа, Viagra-чин, залилагч гэд бүтэхгүй бүхэн түүний эргэн тойронд байна. Шүн PC-нд хойд солонгос руу ажиглалт хийх байр хэрэгтэй байна. Мөнгө явуул гэсэн илгээмж явуулж байна. Тэгээд шүн дундуур дэлгүүр ороод харих гэж байсан. Зөрөөд орсон залуу нэг л сонин санагдав. Дээр юм чин байна.
Хороод хариултаа мартчихж гэж дээрэмчинд ойрцоор байгаад зоосоо шидсэн хөрөгч цөмлөөд пяв унчихлоо. Тэгээд пяв маань биш. Тэгээд Ким дээрэмчин зогсоох гээд нэг их зүдэрсэнгүй. Авчидээд ширээ угаллаа. Дэлгүүрийн камерыг устгачаад энд юу болсонг мартахыг тохироод явлаа. Маргааш мөнгө санхүү хэцүүцэн гээд Мисог халлаа. Тэгсэн мөрдөгч ямар ч үнээр хамаагүй ажиллаж байг гэсэн нь бодогдоод өвчтөе ээж болон дүүнраа дурсаар аваад уйрааж байгаад ажилдаа үлдчихлээ. Уг нь сайхан сэтгэлтэй бололтой. Тэгсэн нэг зурвас ирсэн нь цэн цэцэг дэлбэллээ гэсэн байв. Навшнууд чинь 10 жилийн турш цэцэг байтгаш харилж дэлбэлүүлээгүй ээжиж. Гэт өрөөндөө ороод баахан ном ухаж гаргаж ирээд үг бүрчлэн кодыг тайллаа. Тэгсэн өнөөдөр 4 цагт ийс үншийн дээр гэсэн үг байжээ. Кадр солигдож нэг эвгүй нөхөр туслахуудтайгаа онгоцны буудлаас буугаад явж байна. Багжинд нь Кимийн талаар баримт явж байна. Энэ үед орж ирэх нэг дүр бол хойд Солонгосын сайдаасан И. Өмнөд Солонгост хэвлэлийн баг хурал хийж байна. Хоёр улс маань нэгдэж инх тайван байх хэрэгтэй. Тэд 6 талд гэрээ гэж өмнөдийг хошгруулж байгаа юм гинэ. Энэ сайд хойдуудаас урваад Өмнөд Солонгосоос улс төрийн орогнол хүссэн юм байна. Өдөр 4 цаг болоход харин манай хүн уучраагаа хүлээж байсан нэг бүсгүй зураг дараад өгөөч гэж гуйж байна. Зургийг дарж байсан уулзах хүн хүрээд ирэх шиг боллоо. Энэ нөхрийг Чой гэдэг юм байна. Хараваас энд байдаг хойдуудын тагнуулыг удирддаг бололтой. Манай хоёр шууд нэг ажиллагаа зохион байгуулад хойдоос орсон тагнуулыг Гражд нь хүлээж байна. Их нэртэйгээр явж байна. Дараа ирүүл яасан юм байхлахаа. Ахлах тоохгүй яваад өглөө. Машинд нь суугаад эхлээд эхнэрийн дараа нь урвсан тагнуулаа хөнөөлөө. Овоо махалсан байна шүү Ким ажилтаа. Тэр байна. Хойдууд тэрнийг цааш нь харуул гэсэн даалгавар өгсөн. Мэ энэ мөнгөөр байр түрээслээд багийнхнаа цуглуул. Хүүчин их мөрөө хавчдаг юм байл. Сул тавьж байгаа цохгээрээ заяа. Гэт яваад өглөө. Хэлсэн үгнээс нь харахад эвгүй нөхөр байна. Хүүг нь үртэл ажиглаад амжиж. Ингээд багийнхнаа цуглуулж эхэллээ. Нэг төөзнөөс очиод хоолны газар асуусан хажууд нь байсан өвгөн их эвгүй хараад байна. Сайн уу саараа. Ким ахлахын нэр дээр энд өөрөө захиалсан биз дээ. Энэ хүн өмнөдөд 40 жил тагнуул хийж байгаа зөвлөх юу юм бэ? Манай хоёр хоол идээд сонь сайхан хөөрөлднөө. Тэгсэн 3 жил гарангийн өмнөөс тагнуулуудаа хойдоодаас мөнгө явуулахаа болсон юм байна. Энэ хэд нь харин энд тэгсгээд өдрө хоногоо болгоод амьдардаг болж. Юу аха? Цэн цэцэг дэлбэлсэн. Цэн цэцэгч сайхан шүү. Цэн цэцэг дэлбэлсэн гэж байна. Юу? Хин ирсэн юм? Чой ахлах. Үзэгдэл солигдож үл хөдлөхийн газар нэг хүүхэн үйлчлүүлэгчтэйгээ маргаж байгаагаар гарч байна. Хөлсөйг нь дотоо өгчгөж, тэгээд маргалдаж үйлчлүүлэгч нь дайрахад гарыг нь мушгаад мөнгө авчихлаа. Түүний Кан гих ба энд 15 жил болсон хойдуудын тагнуул. Зэн цэцэг дэлбэлсэн. Тэгээд яа гээд байгаа юм? Зэн цэцэг дэлбэлсэн гээд байхад чадахгүй завгүй. Хүүхдээ харж мөнгө олох хэрэгтэй байна. Надад ч гэсэн мөнгө хэрэгтэй байна. Намайг үгсэн гээд хэлчихээ. Кан тагнуул ганц би ээж юм байна. Тэгээд дараагийн тагнуул руу явлаа. Баахан бээрэм рүү зугалчихсан төрийн эсрэг өвгрээ хамгаалах чагсаал хийж байна. Толгойд нь нэг нөхөр удирчихсан дайраа дидэргээд жоохон хувьсгалж нөхөр юм. Энэ бол тагнуул бүү. 13 жил өмнөдөд амьдарч байна. Канаас ялгаатай нь тагнуулын ажилдаа их илэгтэй байж. Гэхдээ сүртэй зүйл хийгээгүй 13 жил өнгөрөөсөн болохоор ажил нь их онц биш байхаа болжээ. Бас Каныг энэ ажиллагаанд оролцох эсхийг асууж байна. Энэ хоёр өмнө нь үерхдэг байсан юм байна. Өвхөрч нэт юм. Нэг нь 500 мянган вон. Гэхдээ хоол нь 3 сая вон. Та хоёр ингээд Америкаас татваргүй үхрийн мах оруулж ирэх талаар юу гэж бодож байна? Бүгд л амьдрах гэ зүдэрч явсан байна. Уулзалтын өдөр болоход вүү төрүүлээд ирчихжээ. Гэм ахлах байгаа мөнгөнд умгар өрөө олсон байж. Яасан? Би л байна шүү дээ. Вүү ахлах. Жээ намайг сансан уу? Навш гэж ямар навшаа ярьчих вэ? Яг уулзсан энэ хоёр нэг үзэхгүй байна. Вүү ахлахын яриан дундаас харин Каны хүүхдтэй болсон мэдлээ. Ингээд Чой ахлахын багийнхан ирж уулзалт эхлүүллээ. И сайдыг Чой ахлахын баг хөнөөх ба манай хэд тэр хүртэлх замыг нь засах юм байна. Тэгтэл юу ахлах өршөөгөөрэй. Би нэг юм асуух гэсэн юм. Би их нас дээр гарч энэ ажиллагааны дараа нутаг уцаж болох уу? Та бидэнтэй хамт уцнаа. Тагнуул үү нэг юм асуумаар байна гинэ. Үгүй цалин өсгөх талаар асууна гээжтэй. Новш чинь зүгээр хэдийг өсөж байгаа юм. Бүгдээрээ гар хуруугаа гоцолдуулаад вүү ахлагч сандрахтаа арчилсан хойд Солонгос улсын төлөө зүтгэе. Тэгээд мэдээлэл цуглуулах ажлаа эхлүүлж хойдоос зогтож ирсэн хүмүүсийн цуглаан дээр зүсээ ойлгож очлоо.
Ким юу хоёр нэг гишүүнтэй ярьж байгаад И сайд нууц хорогдох байранд байгааг олж мэдлээ. Нөгөө талд Ву Кан хоёр явж байна. Баяр хүргэе. Хүүхэдтэй болсон гэв үсттэй. Хүний хэрэгт хошуу дүрлэлгүй зүгээр л ажиллаа хий. Чи яаж ингэж чадж байна? Тэр үед чи гинт алга болоо үсттэй. Кан харин ойрын хүнээс нь И сайдыг зүрхний өвчтөг болон өмнөдөд зүгээр ч нэг орогнол гуйж ирээгүйг олж мэдлээ. Түүнийг 10 тэрбум воноор өмнөдийн талд ажиллаж байгаа гэсэн цуурхал тарсан юм байна. Манай хэдэд хүн цааш нь харуулах бус мөнгө нь сонирн байх шиг байна л та. Тэгээд эхний ээлжинд И сайдын гэрт очиж үзлэг хийдэг эмчийг олж түүнээр дамжуулан хаана байгааг нь олж мэдгэр боллоо. Чоо ахлагч бууга бэлтцгээ гинэ. Оройн хэдүүлээ ууц уусан Ву Каны нөхрийг асуугаад байна. Тэгээд салсан гин мэдлээ. Гэм ахалгаа буу ч байгаа юу? Ууланд булчихсан. Маргааш нь газрын зураг аваад очисон өөгөр. Аха, энд байсан уул айччихсан юм. Айчул гэж нураагаад энд барилга барьчихсан юм. Ингээд сайдын эмчийг ямар ч гэсэн оллоо. Ажилдаг эмнэлэг дээр нь очиод Кан хажуугаар нь зөрөгтөө төрөвчийг усчихлаа. Тэгээд Ву байршил илрүүлэгч дотор нь хийгээд Кимд өгөж юу тэр хоёр эмчэд үзүүлнэ. Хоорондоо дохойны хилээр маргалдаж байгаа дүр эсгээд эмчийг наалж унахтаа төрөвчийг буцаагаад хийчихлээ. Тэгээд байршлыг дагаж явсаар байгаад И сайд ямар ч гэсэн хаан байдгийг мэдлээ. Харин одоо байшин руу нэвтрэх ажил үлдлээ. Ву сүлжээг нь тастаад Ким сүлжээний ажилтан болоод байшин руу нэвтэрлээ. Хоёр нохойтой юм байна. 12 хамгаалагч өдөр шөнөгүй хамгаалдаг аж. Өрөөнүүдээр явж байсан нэг хаалганаас эмч гараад ирлээ. Сайдын өрөөг олжглоо. Тэгэхээр эхлээд тогийг нь тасна. Гэхдээ 3 минутын дараа үүсгэрээс тог буцаад ирэх болохоор 3 минуттай амжуулах хэрэгтэй гин. Тэнд шөнө бүр 3 цагт хогийн машин ирж хог авдаг юм байна. Тэр машинаараа байшин руу ойртож цааш нэвтрээд бүх үйл хөдлөлийг нь нарийн тооцоод үзвэл 2 минут 48 секунд болох юм байна. Тэгээд Кан байшингийн сүлжээг хянах бол Ву Ким хоёр хогийн машин доторх ажиглалтыг хийхэр боллоо. Харин Вуг тогийн тастаараа гинэ. Юу? Би юу? 8 секундын дотор шан дээр гарах болно. Ингээд та нар бүгдээрээ бууга авчирсан уу? Юу, минийхийг өхөр маань дэвсэлчихсэн. Минийх ч байгаа л да. Гэхдээ сумгүй. Ингэж хэлэхэд ичмээр байгаач ууланд булцсан байсан уул маань алга болчихсон байна лээ. Би харин хаана хийснээс хандаггүй. Уучлаарай. Гээд юу тагнуул инээсэн чоогийн туслах цогоод авлаа. Хөгшин хүн гэж харж үзэхгүй байх шүү. Чоо ахлах босгоод хоол бэлэн байхад халбаггүйгээд хоолоо идэхгүй байна гэж байхгүй үсттэй. Оройн манай хэд суудгаараа сууж байна. Өдөр байшинд нэвтрэхдээ сайдын сефийг харчихжээ. Тэнд л өнөө 10 тэрбум вон байгаа байх гээд ажиллагааны үеэр чойгоос нууцаар хусыг гинэ. Өөхөх мөрөөрөө үхээ хүн дагуулж үхэх гээд. Өхөрнүүтэй бодолтой. Чи ч гэсэн хүүхээ бод. Надад хадгаламж байгаа ч энэ илүү сонирхолтой сонсогдож байна. Гээд чой сайдыг хороохойгоор мөнгөний улгаалахаар боллоо. Маргааш багийнхан сефний талаар судалгаа хийж байшинд байх 43 секундын хооронд нэг ёстой болов. Юу ахлах сефний мэрэгжилтийн юм байна. Нөгөө талд харин Чо Ким хоёр зевсгийн 8-ачдтай уулзаж байна. Ах нараа маань мөнгө харъя гин. Эхлээ зевсгээ харуулаа. Яасан, алаад мөнгөийг ч авчихна гэж айгаад байна уу? Орос ардын үг байдаг юм. Баагатай найз л. Гэхдээ гардаа үргэлж багтай бай. Орос нөхрийг найраад зевсгийг үзлээ. Сайн юм байна гэж байгаад буугаар нь бүгднийг нь хороочихлоо. Ингээд зевсэгтэй боллоо. Нөгөө талд мөрдөгч Мисото ярьж байна. Ким Мисод өнөө халзарсан туслахаа олох гэж завгүй байгаа гэж хэлээд яваад байгаа юм байна. Кадр солигдож Кан харин хүүтэйгээ уулзаж байна. Хүн тусгай асрамжийн сургуульд явдаг бүр дотор байранд нь байрладаг юм байна. Тэгээд ээжигээ анхаарал тавьж чадаагүй уучлаарай. Удахгүй зөндөө их мөнгөтэй болоод хоёулаа хамт байна гин. Удалгүй ажиллагааны цаг болж ажиллагаа эхэллээ. Гудамны цаана явж байсан хогийн машиныг дугуйг нь хаглаад тэнд нь гацаалаа. Тэгээд өөрсдийн өнгөлөнд дадалсан машинаараа байшингийн өмнө ирлээ. Энэ үед харин сайдын хамгаалагч машиныг жоохон сэжиглэж байсан тог тасарлаа. Хашаад авч ороод хоёр нохой үүдний хамгаалагчийг цааш нь харуулж байшин руу нэвтэрлээ. Тэгээд дээд давхар руу чимээг үхэн гарч сайдын өрөөний өмнө ирлээ. Туслах нь хаалгыг нь онгойлгох гэж байна. Нөгөө талд манай хоёр харин араас нь нууцаар нэвтэрч байшин руу орлоо. Ажлын өрөөнд нь очиод ямар ч гэсэн сепиг нээх ажил эхэллээ. Тэгсэн дээд давхард хаалга нээгээд үдсэн дотор нь сайд биш нэг нөхөр уцаараа тоглоод сууж байна. 0 орчхонд гарч байсан эмчийг сайдын өрөөнөөс гарч байна гэдээ ойлгочихжээ. Тэгээд цаад өрөөнүүдээр нь явсан хамгаалагчийн өрөөнд байсан нэг хамгаалагчид буу тулгаж байгаад сайд хаана байгааг асуусан хэлэх шинжгүй. Харин бууг нь булаах гэж ноцолдоод буун дуу гарч хамгаалтынхан хүн нэвтэрсэн гэ мэдчихлээ. Харин манай хоёр сепиг нэг юм онгойлгосон мөнгө байдаггүй.
Тэгэхээр нь хурдан гарах гэсэн буудал зан эхэлчихэж манай хоёр өрөөндөө нуугдаад үлдлээ. Нөгөө талд өрөөг олох гэсээр байтал 3 минут өнгөрчихлөө. Чоо ахлах галын хор дэлбэлж энэ хооронд манай хоёр байшингаас гарч чадлаа. Тэгсэн нэмэлт хүч ирж байна. Тэгээд чоо ахлах ч гэсэн байшингаас гарч машиндаа суугаад зүхтах гэсэн машин асдаггүй. Салгалсан юм. Гудам өксөө зүхтаж байсан Кан уу хоёр машинтайгаа хүлээж байна. Бүгдээрээ суулаа гэсэн юу тагнуул хойно хоцорчхож ардаас нь хамгаалагчд гараад ирлээ. Тэгээд юу ахлахыг буудчихлаа. Гэхдээ хамгаалагчд буудлаа гэсэн чоо ахлах буудсан байв. Тэгээд хурдан яв гэж тушаав. Хэргийн газар мөрдөгж ирчихжээ. Тэд сайдыг доор зойронд байлгадаг юм байна. Нөгөө талд бүгд дууга хураасан байж байна. Нөхөр Ким тэнд навшин 0 л байсан. Чи юу тагнуулыг харасан? Одоо гэрлөө нь очиод юу ахлахын бүх зүйлийг устгах. Манай гуравч гэрийг нь олж юу ахлахын юмнуудыг устгалаа. Дараа нь мэдээж хэрэг ууцгаанаа. Гадаа Ким шал согтчихсан байж байна. Ой ханаа. Би өхвөл чи хүүхдүүдээ харж чадна үсттэй. Би уугаагүй навш гэж чи яагаад намайг хайсан юм? Ядаж хайсан юм бол тэгээд сайхан амьдрахгүй яагаад? Навш чинь чи бид хоёрт ирээдүй байгаагүй. Хүүхдийн ээж аваар хоёулаа тагнуул байж болохгүй үсттэй. Тэгсэн цаанаас согтуу ахлах орж ирэхдээ ширээ мөргөд хүнтэй муудалцаж байна. Чи намайг мэдгүй навшаа. Чи өөрийгөө мэдгүй байхад хэн чамайг мэддэг юм? Би бол тагнуул заа юу гэд ширээ рүү басамжглаа. Өргүүлж явахдаа чойг ална гэдэл өглөөд байна. Канч архиа гаргаад наатахаа сайн бод. Бид түүнийг устгах хэрэгтэй. Төрүүлж биднийг юу ахлах шиг алхаас өмнө гэд салцгаалаа. Маргааш нь чой ахлахтай уулзах гээд явж байсан мөрдөгч түүнийг аль хэдийн хараан даавжээ. Чой ахлахыг ч гэсэн дагаж байв. Тэгээд танихгүй хүмүүс чиг зөрөөд явлаа. Гэм нэг барилга руу ороод зүхтах гэсэн 2 цагдаад баригдчихв. Гэхдээ тагнуул хүнд 2 цагдаа асуудалгүй байна. Доод гаражаар нь гарах гэж байсан араас нь мөрдөгч гараад ирлээ. Тэгээд өөрийгөө мөрдөгч гэдгээ хэлээд жич уулзъя гинэ. Хизэнээс намайг ажиглаж эхэлсэн юм. 3 жилийн өмнөөс. Мисо ч манай тагнуул. Үгүй өвчтөе ээж нь сэтгэл судлалын доктор. Тэгвэл дүүнэрийнхаа сургалтын баян айлын ганц охин. Сүрдмээр гэр бүл шүү. Тэгээд өөрсдийнх нь талд ажил гинэ. Гэр бүлээ бод, хүүгээ бод. Бид финал тоглох юм билүү? Оройн нь манай хүн гэр ихний харж сэтгэлээ дэвтэнэ. Тэгээд мөрдөгчөд өмнөдийн талд ажиллахаа зөвшөөрлөө. Хариуд нь хэрэгээс чөлөөлж өгнө гин. Нөгөө талд харин чой нэг хүнтэй уулзаж байна. Тэгсэн мөрдөгчтэй Ким уулзсан олоод мэдчихлээ. Маргааш нь уулзад тавуулж манай гурав цуглаад байж байсан машинаар ирж авлаа. Араас нь мөрдөгчийн багийнхан дагаж явсаар тэгээд нэг газар барьж авлаа гэсэн ардаас нь дагаж байгааг мэдээд гүлэг төөрүүлжээ. Үзэгдэл солигдож чойгийн туслах Кимийн хүүгийн бейсболын тоглолтын дээр байна. Нэг юм сэтэж. Тэгээд өнөөдөр 4 цагт сайдыг устгах гинэ. Хаана байгааг нь мэдэхгүй байж гисэн Ким тагнуул хийлж өгнө гэд мөрдөгчийн далаар мэдснээ хэлж түүнээр дамжуулан сайдын хаана байгааг мэдгэнэ. Хэрвээ хүүгийн чинь бейсболын тоглолт дуусахаас өмнө сайд цаашаа харахгүй бол хүү чинь өхөл шүү гэж байна. Гарах гарцгүй болчихлоо. Тэгээд мөрдөгчтэй уулзаж сайдын гэрлөө өнөөдөр халдах гэж байгаа гэж хэлэх үедээ галанд нь байршил тогтоогч хийчихлээ. Ярьснараа байхгүй бол гэр бүлийг нэг чинь би хүнд байдалд оруулна гэдгийг чи мэдэж байгаа зү. Наад шиг адгийн амьтанд юу ч тохиолдсон хамаагүй. Харин гэр бүлд минь ямар нэгэн зүйл хийвэл өмнөд хойдгүй үхэн гэж мэдэрээ. Гэт ууртайгаар хэлж байна. Мөрдөгч яваад өглөө. Тэгээд байршлаар нь дагаад сайдын хаана байгааг олчихлоо. Тэд сайдыг өөр хот руу шилжүүлэх гэж байгаа юм байна. Тэгээд эхлээд том цуваа явуулж сайдыг явчихсан мэд дүрсгсэн ч бүтсэнгүй. Араас нь гарах жижиг жипэнд байгааг мэдчихлээ. Тэгээд дагаад явлаа. Харин цагдаа нараа эхний явуулсан том цуваа руу дайрах үед зөрүүлээд хойдын тагнуулуудыг барих төлөвлөгөөтэй байж тэгсэн мөрдөгч тамхилж байгаад байршил илрүүлэгчийг олж юу болсонг ойлгов. Манайхэд араас нь дагсаар вүү замын хөдөлгөөнийг гацааж энэ үед чой ахлах АК авч гарч ирээд машин руу шүршиж эхэллээ. Зам бүхэлдээ буудал зам болж мөрдөгч сайдыг хамгаалахаар ирэв. Харин Ким чойг зогсоохоор араас нь гарлаа. Зам дээр байсан машинд нэг хүүхэд ганцаараа байна. Кан түүнийг аврах гэж яваад тэнсэн суманд өртчихлөө. Охин харин ээж нь аваад явлаа. Каныг вүү авч явах гэж байсан бас хөлдөө буудалчихлаа. Чогийн араас явж байсан ахлах Ким тэднийг аварч машинд суулгаад зүхтаа гэлээ. Буудалцаан үргэлжилсээр цагдаа нар сайдыг хамгаалан цааш зүхтаж машинаа солиод яваад өглөө.
Чаа ахлагч машин дээрэмдээд, Кимч машин дээрэмдээд хөөцөлдлөө. Гүүрэн дээр явж байхад урдуур нь хурд хийж ороод сайдыг явууллаа. Тэгээд чойроо буу шагаагаад хүүгэн цааш харуулах захиалга болиул гэлээ. Дандаа л гэр бүл уус их орноо бодооч гинэ. Тэгээд бууныхаа гохыг дарсан сумгүй болчихож манай хоёр халт үзэлцлээ. Чаа ахлах ясны зодон ч юм аа. Кимийг гаргахгүй байна. Гүүрэн дээр нэлээд ноцолдож байгаад унчихлаа. Хоёулаа өвчгөөгүй байна. Чаа утгаа гаргаад дайрах гэсэн машинд мөргөж энэ удаа харин жигнэсээ өгөх бололтой. Нөгөө талд хүүгийн баг хожигдож явна. Багс жисон луу нэг хараад түүнийг талбайд гар гинэ. Харин чоогийн туслах ажиллагаа нь урсан мэдээд тэсрэг бөмбөг тоглогчдын сандалд ор тавьчихад гарч байна. Тэгсэн Кимтэй таарчихлаа. Чоогийн туслахад бас нэг сайн гүйлнэ. Хүүн харин сүүлийн цохилтоо хийх гэж байна. Аав анжигсан хувцсал гөрөөнд нэг бөмбөг аваад шидэж чоогийн туслахын 3-ын дунд нь хусаж унаглаа. Харин Жесон эсрэг багийн тоглогчийн шийдсэн бөмбөгөнд оногдоод унаад өглөө. Ким талбай руу гарахад бөмбөг дэлбэрэхэд минут хүрэхгүй хугацаа үлджээ. Тэр талбай дүүрэн сандлаас хол бай гэж ориллоо. Сонсож байгаа хүн байхгүй байна. Харин хүүн босож ирээд нөгөө багийн тоглогч дээр очиод шууд зодтолдож эхэллээ. Хүүхдүүд зодтолдох гэж эсвэл салгах гэж гарсан эсхийг мэдэхгүй юм. Гэхдээ хүүхдүүд бүгдээрээ сандлаас холдлоо. Ингээд бөмбөг дэлбэрч азар хүн хохирсонгүй. Дараа нь мөрдөгчтэй уулзаж хэдэн жил ах уу гинэ. Мөрдөгч түүнд өмнөдийн талд ажилласан санал дахиад тавилаа. Хоригдож байгаараа энэ нь дээр шүү дээ. Хэсэг хугацаа өнгөрч мөрдөгч Ким хоёр бейсбол үзээд байж байсан. Сайд зүрхний шигдээсээр нас барсан гэдэг мэдээ ирлээ. Манай хүн тэрийг нь ашиглаад хойдууд руу сайдын эмийнхэн оронд Viagra хийсэн. Тэгсэн чинь үгчглээ гэд бичиж байна. Ажиллагаа хэтэрсний зардал гэд бас мөнгө нэгчглээ. Санаа гэж сапак юм. За ингээд кино маань дууслаа. Дараагийн кино хүртэл нэг удахгүй байхаа. Киногоо үзээд байж байгаараа мигний хадгаламжийг дэмжихийг хүсвэл донешин өгөх боломжтой шүү. Баярлалаа.